7-р анги төрөлхийн тэнгэрлэг хүч. Лим миний бясалгаж буй хаосын дээд меридианы арга доторх хамгийн хүчтэй товтлогоо нь сэлмийн цохилт биш. Харин нударгын цохилт байлаа. Одоогийн лим миний хамгийн хүчтэй нударга төмөр модны их бие дээр хагас тохой гүммөр үлдээж чадна. Төмөр модны хатуулга ган төмөрөөс тутахгүй. Хэрв тэр нударга чулуу онвол чулууг амархан бут зөхөх байх. Лимийн Ван Игог ширтв. Түүний харц Ван Игогийн цээжин дээр тогтлоо. Дараагийн агшинд тэр хажуу тийш шилжиж нударгаа зөхөв. Пин чанга дуугарлаа. Ван Иго амнаасаа цус садруулан арагш нисэн адав. Тэр уян хуйг өмссөн байсан. Бие бэхжүүлэх төвчний 2-р шаттай байсан. Махан биеэ нилээд хэмжээнд бэхжүүлсэн байсан. Гэсэн ч лим миний энэ гайхалтай нударгыг тисэж чадсангүй. Ван Иго өгсөн хашиг газар унахыг хараад эргэн тойрны хүмүүс хэлэх үггүй болов. Ван Иго лим минийг 3 нүүдэлд ялна гэж сүрдүүлсэн. Гэвч үр дүн эсэргээрээ гарлаа. Лимийн харин Ван Иго 3 нүүдэлд ялчихв. 3 удаагийн солилцоонд бүгдд нь лимийн давуу байлаа. Хэрв уян хуйг байгаагүй бол Ван Иго аль эрт ялагдах байсан. Энэ үеэр бие бэхжүүлэх төвчний 1-р шатны хүн 2-р шаттай хүнтэй тулалдсан тулаа мөн үү? Харин ч эсэргээрээ юм биш үү? Лё ахмадаа. Та энэ явдлыг юу гэж харж байна? Харлц тулааны үеэр үзэгчдийн дунд нэг настай хүн гарч ирсэн байв. Залуудаа энэ үгэн бие бэхжүүлэх төвчний 5-р шат болох яс давтах шатанд хүрч байжээ. Тэр судас нэвтрүүлэх шатанд хүрэхэд ердөө ганц алхам дутсан ч эцэст нь тэр саадыг давж чадалгүй үлдсэн юм. Яс давтах шатны тулаанчийн нас жирийн хүмүүсийнхтэй адил. Тиймээс түүний бие цаг хугацааны илэгдлийг тисэж чадсангүй. Одоо Лё ахмад 70 гарсан тул тулалдах хүч нь аль хэдийн үгүй болжээ. Гэвч нүдний хараа тулааныг таних мэдрэмж нь хэвээр байлаа. Хэсэг бодсноо хариулав. Тэр хүүхэд төрөлхийн тэнгэрлэг хүчтэй юм байна. Тулаанчийн авьяас 1-р зэрэглэлүү 2-р зэрэглэлүү гэдэг нь түүний бие их хүчийг хэр хурдан хэр амархан шингээж чадахыг хэмждэг зүйл. Их хүчийг хурдан шингээх тусам тулааны авьяас өндөр тооцогддог. Гэхдээ тулаанчийн төрөлхийн биеийн хүч авьяасын хэмжүүрт багтдаггүй. Учир нь ихэнх хүмүүсийн хүч ойролцоо байдаг. Гэвч хаяа зарим хүн төрөлхийн тэнгэрлэг хүчтэй төрдөг. Зарим нь жирийн хүнээс 10 дахин хүчтэй төрдөг. Зарим нь бүр түүнээс ч илүү хүч их байвал хурдч дагаад нэмэгддэг. Тийм болохоор тулаанд тэд байгалийн давуу талтай. Гэхдээ ийм тулаанчийн тоо маш цөөхөн. Түүнчлэн тэдний дундаас үнэхээр амжилтанд хүрдэг хүн олон биш. Учир нь бясалгал ахих тусам их хүч илүү чухал болж төрөлхийн биеийн хүчний давуу тал айжмаар багасдаг. Тэгэхээр ийм учиртай байж гэд эргэн тойрны хүмүүс толгой дохив. Энэ тайлбар үнэхээр үндэслэлтэй сонсогдож байлаа. Лимийн газарт унсан хутгаа аваад Ван Иго руу алхамаар ойртлоо. Одоогийн Ван Игогийн байдал үнэхээр өрөвдөлтэй. Хувцсан нөөц болж урагдж, амнаас нь цус хасгарч, нүүрэн шороонд будагджээ. Тэр яг одоо өөрийгөө алчхмаар санагдаж байлаа. Өнөөдрийн явдал нэр нүрээ бүрэн алдсан. Цаашид Тэнгэрийн Аз хотын үе тэнгийнхаа дунд доогдох болох нь гарцаагүй. Лимийн ам нээлээ. Чи өөрөө сая хэлсэн. 1000 алтан лин дарга новш гэж. Энэ үгийг сонсоод Ван Иго бараг дахин нэг цусаар бөөлж шахав. Би ер нь ямар муу ёрон тэнийг амтан бэ? Хийх юм олдохгүй байсан юм уу? Яах гэж 800,000 болгочих вэ? Ван Иго том гэр бүлийн хүүхэд ч гэсэн 1000 алтан лин гаргана гэдэг жижиг хэрэг биш. Өнөөдрийн явдал түүний амьдрал дахь
хамгийн гутамшигтай, мартагдшгүй өдөр болох нь гарцаагүй. Ийм олон хүний өмнө Ван Игоу хэлсэн үгнээсээ буцаж чадахгүй. Нэмж хэлэхэд энэ бол халз тулааны нөхцөл. Тиймээс тэр шууд өгшөө авах тухай бодож ч болохгүй. Тэгвэл бүх хүнд доогдох болно. Хэрэг өгшөө авна гэвэл зөвхөн маш нууцаар л хийхээс өөр аргагүй. Мөнгөө гарга. Ван Игоу өөрийн хүмүүстэй ингэж хашгирав. Өнөөдөр тэр ялагдлаа хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ энэ төгсгөл биш. Тэр дотроо Лин Минийг хэдэн хэсэг тасчин хаяна гэж тангараглав. Үүний хүмүүс Лин Миний үзүүлсэн хүчийг хараад аль хэдийн цочролд орсон байлаа. Тэд бүгдээрээ нийлж дайрсан ч Лин Минийг ялж чадна гэх баталгаа байсангүй. Тэр үнэхээр би бэхжүүлэх төвшний 1-р шаттай хүмүүн үү? Шаодан мөнгийг нь ав гэж Лин Мин хэлв. 1000 алтан лен гэдэг бага мөнгө биш. Ван Игоу баянч ийм их мөнгийг биедээ авч явахгүй нь ойлгомжтой. Тиймээс өөрийнх нь хүмүүсээс нийлүүлж гаргуулахаас өөр аргагүй байлаа. Ван Игоу цусаар бөөлцсөн мөчөөс эхлээд Лин Шаод нь хөшчихсөн мэт зогссон байв. Лин Мин дуутахад л тэр саяныг ухаа орлоо. Тэнгэр минь, энэ үнэн гэж үү? Тэр үнэхээр ялцглаа гэж үү? Тэгээд бүр 1000 алтан лен хожлоо. 1000 алтан лен шүү. Лин Шаодны бүх хөрөнгийг нийлүүлээд ч 200 алтан лен хүрэхгүй. Ганц цусан хүн орхоодоо авахд л түүний талаас илүү нь явчихсан билээ. Гартаа барьсан алтан дэвсгэртүүдийг хараад Лин Шаод нь царай эхлээд алмаарсан хിവэр байснаа бодлгүй баяр хөөрөөр гэрэлтэв. Дараа нь тэр бүр инээдээ барьж чадсангүй. Угаасаа нүдэн жижигхэн хүн. Одоо бүр инээгээд нүд нь бараг харагдхаа болов. Хаха, бид баяжлаа. Та нар үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс юм аа. Юу гэж хэлэх гээч мэдэхгүй байна. Биднийг мөнгөний гачигдалд байгааг мэдээд халаасны мөнгө өгч байгаа нь ах нараа маш их баярлаа. Тэр улам шоглон үргэлжлүүлв. Ялангуяа Гао Иван ахта баярлаа. 800 лен хангалтгүй гэж үзээд заавал 1000 лен өгнө гэсэн шүү дээ. Энгийн ард түмний өмнөөс танд гүн талархал илэрхийлье. Лин Шаодны ийм ячтай үгийг сонсоод аль хэдийн хүн шархацсан Гао Иваны ам цусаар дүүрэн оргилж дахин нэг удаа цусаар бөөлжлөө. Өмнө хэрв Лин Минийг 3 нүүдэлд ялж чадахгүй бол нэрээ тонгоруулаад уншуулна гэж хэлсэн билээ. Чиний өвөөгийнх Ван Игоу уурсандаа шүдээ зуулаа. Харин бусад хүмүүсийн царай туйлдаа хүртэл мушгирсан байв. Лин Шаодны царай угаасаа гоё сайхан төрхтэй биш. Одоо ийм маягаар инээж байгаа нь тэдний нүдэнд бүрэн үзэн ядмаар харагдана. Алтан дэвсгэртүүдийг цуглуулсны дараа Лин Шаод нь зориуд хэтрүүлэн алга дээрээ нулимаад дэвсгэртүүдийг нэг нэгээр нь тоолж эхлэв. 20, 30, 50, 100, 150, 170 тэр зузаан багц алтан дэвсгэртийг 3 удаа тооллоо. Тэгээд нүдээ нэрийсхэн инээмсэглэж 850 алтан лям байна. 150 дутуу байна. Та нар чинь бүгд баян чинээлэг хүмүүс бидтэй. Яагаад ийм жаахан мөнгөч гаргаж чадахгүй байгаа юм? Лин Шаодны үгийг сонсоод Ван Игоу дахин цусаар бөөлж шахав. Түүний царай барааж баруун гараа хөдлөхөд динг их чимээ гарав. Урт сэлмэн талбайн голд зоогдлоо. Ногоон эрт сэлэм альч зэвсгийн дэлгүүрт 200 алтан лен хүрнэ. Явцгаая. 6 хүн бусдаас өшөө авахаар ирсэн. Гэтэл эцэст нь бүх ид хөрөнгөө бүр сэлмээ хүртэл өгөөд явах болов. Ийм өрөвдөлтөй байдал Ван Игоод урд өмнө тохиолдож байгаагүй. Ногоон эрт сэлмийг хараад Лин Шаодон баярлан инэв. Тэр зэвсгийн талаар баг зэрэг мэдлэгтэй. Ногоон эрт сэлэм үнэхээр энгийн зэвсэг биш байлаа. Ядчил түүний одоо хэрэглэж буй сэлмээс хавьгүй дээр Лин Мин хэлв. Чам таалагдчих байвал аваа. Лин Шаодон даруй хариулв. Тэгж болохгүй юм яхаа. Чамд өөрт чинь зэвсэг байхгүй шүү дээ.
Лимин тайван хэлв. Миний нодрог бол миний зэвсэг. Одоохондоо над зэвсэг хэрэггүй. Дараа нь өөртөө хөрөх зэвсгээ олж авна. Энэ ногоо эрт сэлэм хурцч гэлээ миний тулааны хэм маягт хитрхи хөнгөтөж байна. Лин Шаодан сая Лиминий үзүүлсэн аимшигтай нодрогыг санав. Үнэхээр л энэ сэлэм Лиминий хүч чадал тохирохгүй гэдэгтээ санал нийлэхээс өөр аргагүй байлаа. За тэгвэл би энэ сэлмийг авъя. Гэхдээ минь ахаа чи үнэхээр аимшигтай юм. Чамайг ийм хүн гэж би өмнө огт харж байсангүй. Лимин тулааны урлагаар хичээллэж эхэлснээс хойш Лин Шаодан түүнийг жинхэнэ тулаанд орж байхыг хараагүй. Лиминий хүч ийм хэмжээнд хүрсэн гэдгийг тэр яаж мэдэх вүлээ? Тэр үүнийг Лимин ууггүй хөдөлмөрийн үр дүн гэж бодож байлаа. Лимин тайлбарлав. Ван Иго өөрийн хүчээ нарийн хянаж чаддаггүй. Тэр зүгээр л бие бэхжүүлэх төвшний 2 дугаар шатанд дөнгөж орсон хүн. Сууринч тогтворгүй. Бясалгалын төвшин эмийн хүчээр шахаж гарсан байх. Тулааны техник нь ч онцгой зүйл биш. Түүний яллаа гэд бахархах зүйл байхгүй. Миний ихний зорилго бол Жуян. Жуян Ван Иготой адилгүй. Жуян хүчтэй, суурин бат бөх. 4-р зэрэглэлийн тулааны авьяас нь зүгээр нэг нэр төдий зүйл биш. Дээрээс нь тэр өөрөө ч нэлээд хөдөлмөрч. Тиймээс одоогийн Лимин Жуяныг ялах боломжгүй хэвээр байлаа. Лимин алтан дэвсгэртүүдийг аваад 2 хэсэгт хуваав. Тэгээд тоолтгүй нэг багцыг нь Лин Шаоданд өглөө. Үүний хэрэгэл. Юу хийж байгаа юм? Энэ мөнгийг бүгдийг нь чи өөрөө олсон. Би сэлмийг аль хэдийн авчихлаа. Мөнгө надад хэрэггүй. Миний бэлтгэлийн арга барилаар бол сард 10 алтан лям байхад л хангалттай. Лимин хэсэг чимээгүй болов. Дараа нь эсэргүүцэлгүйгээр алтан дэвсгэртүүдийг ингэртээ хийлээ. Тэр болон Лин Шаодны хооронд ийм жижиг зүйлдер олон үг хэрэггүй. За үзэсгэлэн худалдаа руу явцгаая гэж Лимин хэлв. Тийм шүү, хаха бүр мартах шахтлаа. Үзэсгэлэн худалдаа. Одоо бид мөнгөтэй боллоо. 1000 лям хараал. Энэ ах чинь ийм их мөнгийг амьдралтаа харж ч байсангүй. Энэ удаа би жинхэнэ шууган тарина. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 8-р анги Цин Шин Суан. Лиминч мөн инээгээд хэлв. Тийм ээ, энэ удаа жинхэнэ шууган тарина. Гэхдээ ойрын хэд хоног гадуур явахдаа боломжтой байгаарай. Чи Ван Иго хэлж байна уу? Тийм, тэр заавал хөшөө авна. Ил цагаан биш, нууцаар хөдлөн. Энэ бол бидний зайлшгүй давах ёстой гүүр. Лиминий хоолой намсав. Хэрв Ван Иго энэ хэргийг энд дуусгаад өрхвөл бүгд ингээд өнгөрнө. Харин нууцаар арга сөвөгчилж алуурчин явуулж тэднийг онилбол Лиминч бас түүнд өөрийнх нь аргаар хариу барихаас буцахгүй. Мэдээж Лимин тийм зүйл хийхийг хүсэхгүй. Эцсийн эцэст Ван Игогийн эцэг бол Тэнгэрийн аз хотын хамгаалах армийн жанжин. Ийм хэрэг илэрвэл бүх хүнд зүйл тун муугаар ирэх нь гарцаагүй. Үзэсгэлэн худалдаа Тэнгэрийн аз хотын захад болдог байлаа. Энэ газар бол худалдаа 8 хамгийн их хэд хэсэг. Жил бүр энд томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Энэ үеэр хөрш хаант улсуудын тулааны маструуд хүртэл ирж өөрт хэрэгтэй зүйлээ хайж худалдан авдаг байв. Лимин үзэсгэлэн худалдааны үүдэнд ирээд тентхийн хөл хөдөлгөөн дэлгэсэн бараа бүтээгдэхүүний олон төрөл зүйлийг хараад гайхшрав. Энэ бол тансаг хэрэглээний газар. Язгууртнууд маструуд ертөнцид олон хүн дунд санамсаргүй нэгэн судас нэвтрүүлэх шатны тулаанч явж байхыг харахад гайхах зүйлгүй. Лимин хүмүүсийн урсгалыг ажиглаж байтал гинэт цугласан олон дунд шуугаан дэгдэв. Тэр эргэж харснаа цочирдов. Үзэсгэлэн худалдааны үүдэнд цагаан өнгийн тансаг сүүх тэрэг ирж байлаа. Сүүхийг чирж буй морд бүгд нэг төрлийн үнэт үйлдвэрийн морд байв. Луугийн цасан морд, эдгээр морд хурд тэсвэр хоёроор алдартай. Нэг морин 10,000 алтан лям хүрэх үн цэнтэй. Баян гэр бүлийн залуу ноёд байтугай том овгийн залуу ноёд ч ийм морь худалдаж авахд гараа татна. Дотор нь ямар хүн сууж байгаа бол хэдэн 10,000 алтан лингийн үн хүрэх сүйт тэрэг унсан байна. Хааны гэр бүлийн хүн юм болов уу? Лимин дотроо ийм бодов.
Тэр үед Лин Шаодан ав нэв. Тэр сүүхэн дээрх алтан жад барьсан баатрын сүлтийг харж байна уу? Тэр бол маршлийн өргөөний сүүх тэрэг. Маршлийн өргөө маршл цэнийг хэлж байна уу? Лими асуув. Өөр хэн байх вэ дээ? Тэнгэрийн Аз хаант улсад ганцхан маршал бий. Тэнгэрийн Аз хаант улсын цэргийн тогтолцоонд 10,000 цэрэг захирах жанжин болно гэдэг нь аль хэдийн асар том амжилт. Шатлалын хувьд эхлээд хошуучийн дээр хурандагийн дээр генерал, хамгийн дээр нь маршал. Тэнгэрийн Аз хаант улсад өнгөрсөн 80 жилийн хугацаанд ганцхан хүн л маршал зэрэгт хүрсэн байлаа. Тэнгэрийн Аз хаант улсын зарим нэгэн одоогийн эзэн хааны нэрийг мэдэхгүй байж магадгүй. Гэвч маршалын нэрийг мэдэхгүй хөнгөж үгүй. Улсыг хамгаалагч их маршал Цин Шяо. 80 жилийн өмнө Дорнын нар хаант улс Тэнгэрийн Аз хаант улс руу довтолсон юм. Тэр үед тоо томшгүй олон хүн ам үрэгдэж хааны гэр бүл өмнө зүг дөрвөн хорогдохоос өөр аргагүй болсон. Харин Цин Шяо ганцаараа үлдсэн. Тэр Цин айрмын цэргүүдээ удирдан дараалан авьяа байгуулж алдсан гацар нутгаа эргүүлэн авч зовлон дунд унсан умардын ард түмнийг аварсан билээ. 3 жилийн дараа Цин айрмын эцэст нь Дормын нар хаант улсыг бут цөхөв. Нийслэлийг буцаан шилжүүлж тэр жилдээ Цин Шаод маршал цол олгосон. Мөн тэр үед цэргийн Ахмад дайчдыг нэгтгэн Тэнгэрийн Аз тулааны ордныг байгуулсан юм. Суур өв уламжлал нь хязгаарлагдмал тул Тэнгэрийн Аз тулааны ордон 3 дугаар зэрэглэлийн бүлгэн болох 7 гүн хөндийн байгуулсан 7 гүн ухааны тулааны ордонтой өрсөлдөж чаддаггүй. Гэсэн ч Тэнгэрийн Аз тулааны ордон нь Тэнгэрийн Аз хаант улсын цэргийн сургуульч мөн байлаа. Тэндээс төгсөөд цэрэгт орсон хүн гарцаагүй боломжийн албан тушаалд хүрч чаддаг. Харин Цин Шао бол Тэнгэрийн Аз тулааны ордны хүндэт захирал, түүний бясалгал, ховотон төвшин дунд шатанд хүрсэн байв. Энгийн тулаанчдын хувьд ховтын төвшин мөн суц нэгтруулах шатнаас дээш оршихуй гэдэг дэндүү хол зүйл. Яг тэр үед сүүх тэрэг зогсов. Лимийн гүнзгий амьсгаа авлаа. Дотор нь Цин Шао өөрөө байгаа болоо. Тэр хүн чинь амьд домог шүү дээ. Сүүхний хөшиг сөхөгдөв. Гэвч гарч ирсэн хүн нь залуу бүсгүй байлаа. Тэр бүсгүйг харсан Лимийн гайхав. Харин Лин Шаодны нүд нь түүн дээр шууд наалтчихсан мэт болов. Улсыг ч донслохом үзэсгэлэн гэж юу вэ? Энэ л тэр байна. Залуу бүсгүй цагаан дайшинж өмсчээ. Хар ус нь бүслэгийн хүртлээ асгарч, арьс нь сайхан хаш чулуу мэт гэрэлтэн. Царай нь гэр тэргэл сар шиг булаам, нүд нь намрын ус мэт тунгалаг, нарийн өндөр хамар, шүгүрдүү ирүү, хаш мэт урт цагаан хүзүү. Түүнээс өв сөв олох аргагүй. Дээрээс нь түүний биеэс ухаалаг цэвэр ариун авраа мэдрэгдэж байлаа. Түүнийг харсан хэн бүхний сэтгэлд нэг л бодол төрнө. Хосгүй үзэсгэлэн гоо. Би хамгаалагчид шивгчдийн хамт тэр бүсгүй сүүхнээс бууж үзэсгэлэн тодалдаа руу яв. Тэр алхсан газар бүр өнгө сэргэж тоорын цэцэг дэлбэлэх мэт санагдана. Харин бүсгүй өөрөө гоёмсог үзэгдэл донд бүжиглэж байгаа мэт. Түүнийг харсан хүмүүс өөрийн ирэхгүй хий мөрөөдөж байлаа. Бүх гарц түүн дээр төвлөрөв. Хэдэн 10,000 алтан лингийн үн хүрэх сүйт тэрэг гайхамшигт үзэсгэлэн 80 гаруй жил оршин тогтносон Цин гэр бүл эдгээрийн аль нь ч байсан түүнийг олонний анхаарлын төв болгоход хангалттай. Залуу бүсгүй хараанаас алга болсны дараа л Лин Шаодан арай гэж нүдээ салгав. Түүний нүүрэнд харамссан шинж илэрч байлаа. Лимийн асуув. Тэр хин юм чи таних уу? Лин Шаодан ийн хариуллаа. Би түүнийг мэднэ. Харин тэр намайг мэдэхгүй. Тэр бол Цин Шаогийн ач охин. Цин Синшон. Үнэхээр төс. Тайлбарлаж явахдаа Лин Шаодан өөрөө ирэхгүй магтав. Лимийн зөвхөн өө гэж дугарлаа. Тэр бүсгүй хэн болохыг ойролцоогоор таамагласан байсан тул зүгээр л асуусан төдий. Тиймээс нэг их гайхсангүй. Лин Шаод нь Лимийн рүү хальт хараад инээмсэглэн үргэлжлүүлв. Тэр охин 6 дугаар зэрэглэлийн тулааны авьяастай. Юу гинэ? Лимийн бүр алмаарч өрхлөө. 6 дугаар зэрэглэлийн авьяас чи итгэлтэй байна уу? Лимминий өмнө харсан хамгийн өндөр авьяас 4 дугаар зэрэглэл байсан.
5 дахь зэрэглэлийн авьяастай хүн ногоон тутын хотод нэгч байхгүй. Магадгүй Тэнгэрийн Аз хаант улсад ийм хүмүүс байдаг байж болох ч тоон тун цөөхөн байх нь гарцаагүй. Гэтэл саяхан хажуугаар өнгөрсөн тэр бүсгүй 6 дахь зэрэглэлийн авьяастай гэж сонсох нь Лин Минийн хувьд төсөөлшгүй зүйл байв. Лин Шаод нь Лин Минийг ийм хариу үйлдэл үзүүлнэ гэдгийг аль хэдийн мэдэж байсан мэт хэлв. Мин аха 6 дахь зэрэглэлийн тулааны авьяастай нь гайхалтайч түүний царай төрх үүнээс ч илүү гайхалтай биш гэж үү? Лин Мин хариулв. Миний бодлоор түүний авьяас илүү гайхалтай. 6 дахь зэрэглэл шүү дээ. Огт сонсож байгаагүй юм байна. Тэгэхэд тэр одоо тулааны ямар шатанд байгаа бол? Лин Шаод мөрөө хавчив. Тэрийг би мэдэхгүй. Гэхдээ лав итгэмээргүй өндөр байх ёстой. Тим авьяастай дээрэс нь ийм том гэр бүл төрсэн хүн бие бэхжүүлэх төвшний 4-р зэрэг эсвэл 5-р шатанд байгаа гэхэд гайхах зүйлгүй. Гэхдээ Мин аха чи яагаад зөвхөн тулааны тухай л асуугаад байгаа юм? Ийм төгс үзэсгэлэнт бүсгүйг хараад зүрх чинь огтогдолсонгүй гэж үү? Энэ асуулт Лин Минийг баг зэрэг гайхшруулв. Тэр мод чулуу биш. Сайхан бүсгүйг ир хүмүүр биширдэг. Цин Шинсуан үнэхээр төгс үзэсгэлэнтэй. Гэвч Лан Юньюттэй болсон явдлын дараа Лин Мин нэг зүйлийг ойлгосон. Үр дүргэлжлэх хайр амар тайван гэр бүлийг зөвхөн хангалттай хүчтэй болсон хүн л хамгаалж чадна. Одоогийн хүчээрээ ийм мөрөөдөл хөөцөлдөх нь утгагүй. Тэр эргэж хараад асуув. Яагаад чи түүнд дурласан юм уу? Үгүй зүгээр л биширч байна. Тэр охин надаас дэндүү хол. Тийм бодол тэгж ирэхгүй. Тэнгэрийн Аз хотод түүний эр хүн болохыг хүсдэг хичнээн хүн байдаг бол тоолж барахгүй. Гэхдээ хинч түүнд тохирохгүй. Тэр охин ирээдүйд гарцаагүй жинхэнэ бүлгэмд орно. Жишээ нь 7 гүн хөндий гэх мэт. Тэр аль хэдийн 7 гүн ухааны тулааны ордны гол шив болсон. Бидэн шиг жирийн хүмүүс түүнтэй зэрэгцэнэ гэж мөрөөдөх хэрэггүй. Гэхдээ миний хамгийн их хатаархдаг зүйл бол тэр бас бичээсээ мастер. Бичээсээ мастера Лин Мин зарим онцгой мэрэгжлийн талаар сайн мэддэггүй байлаа. Ерөнхийдөө ийм онцгой мэрэгжилд тавигдах шаардлага маш өндөр. Тийм мэрэгжил эзэмссэн хүн цөөн байдаг. Гэхдээ эдгээр мэрэгжил зарцуулах мөнгө тулааны бясалгалтай харьцуулахад бага. Тулааны бясалгалын зардлын дэргэд борооны хідэн туслал адил. Тийм бичээсээ мастер тусгай материал ашиглаж зэвсэг дээр шидийн тойрог тэмдэг сэлдэг. Зэвсэг дээр бичээс сэлснээр түүний хүчийг нэмэгдүүлнэ. Энэ мэрэгжилд өндөр авьяас хүчтэй сүнсний хүч хэрэгтэй. Гэхдээ нэгэнт бичээсээ мастер болчихвол мөнгө олох нь хоол идэж ус уухтай адилхан амархан болно. Лин Шаод нь үргэлжлүүлв. Харамсалтай нь ихэнх тулаанчид энэ мэрэгжилтэд ойртох боломж ч олддоггүй. Авьяас байлаач амжилтанд хүрэх хэцүү. Учир нь дадлага хийхэд асар их материал зарцуулна. Мэдээж тэр хэмжээний мөнгө Цин гэр бүлийн хувьд юу ч биш. Цин Шинсуаны бичээсийн техник аль хэдийн өндөр түвшинд хүрсэн гэдэг. Үе тэнгийнхэн дундаа түүнд өрсөлдөгч байхгүй. Бүр ахмад үеийн олон хүнийг ч давж чадна гэдэг. Лин Шаод нь тулааны замын талаар албан ёсны боловсрол эзэмссэн тул Лин Минээс хавьгүй ихийг мэддэг байлаа. Тэр уран цэцэн тайлбарлаж байснаа гинэт Лин Мин толгоогоо удаалган ямар нэгэн зүйл гүн бодож байгааг анзаарлаа. Мин аха чи сэтгэл чинь хөдөлчихсөн юм биш үү? За яах вэ? Тим тэнгэрлэг үзэсгэлэнтэй бүсгүйг харсан хүн ингэх нь хэвийн юм л дээ. Юу жишээ? Лин Мин гараа зөөлөн даллав. Тэгэхээр ийм учиртай байж сүнсний хэлтэрхий дотор байсан тэр шидийн тойргууд, бичээсүүд, сэлбэрүүд, янз бүрийн тэмдэг, нууцлаг үсэг, энгийн харагдавч хүчтэй авраад ялгаруулсан зэвсгүүд тэд бүгд бичээсийн техниктэй холбоотой зүйл байжээ. Тэр түр хугацаанд үл тоосон эдгээр мэдлэг үнэндээ ийм өндөр үн цэнтэй байсныг Лин Мин сая л ойлгов.